За ерөнхий журналыг хэрхэн хөтлөх вэ? Энэ талаар танилцуулъя. За ерөнхий журналыг хөтлөхдөө та main гэсэн шийтний санхүү дотрын тайлан гарах дараалал гэдгийн дөрөвт хэвсэг болох ерөнхий журнал хөтлөх гэсэн хэсгийг сонгоно. За ерөнхий журнал болон ерөнхий дэвтэр гэсэн хэсгийг сонгож өгөхөд за ерөнхий журнал бичихдэх хэсэг маань гарч ирж байна. За ерөнхий журналыг E-гээс L гэсэн багны оронд ерөнхий журналын бичлэгийг хийж өгнө. За бичлэгийн гол анхаарах зүйл маань сарыг заавал оруулж өгөх хэрэгтэй байдаг. За нэгээс 1 сараас ахвал 12 сарын гүйлгийг та ерөнхий журналаар бичих боломжтой. За 1 сард гарсан гүйлгээ байя. Тэгэхээр 1 сарын 1-нд гарсан гүйлгээ буюу та банкнаас 30 сая төгрөгийг зээлжээ гэж үз. За дүн дээр 30 сая төгрөгийг бичлээ. За ингэж бичиж өгснөөр танд B гэсэн багны бид нар журнал бичих болгондоо шалгаж явах хэрэгтэй. За B баган дээр шалга JK гэсэн алдаа үүссэн байна. Энэ юу гэсэн үг гэхээр дансны харьцааг JK гэсэн баганд бичиж өгөө гэсэн алдаа. Мөн бид нэр H гэсэн баган дээр тухайн гүйлгийн нутгийг оруулж өгөөгүй байна. За гүйлгийн нутган дээр банкнаас зээл авсан гэж үгэй. Банкнаас зээл авсан. За банкнаас зээл авав. За банкнаас зээл авахаар манай харилцах нэмэгдэнэ. За debit талдаа харилцах тансыг сонгож өгье. Debit талдаа харилцах тансыг сонгож өгөхдөө за энэ debit гэсэн баган дээр дарахад за доош орсон сум гарч ирж байна. Энэ дээр дэлгэрэнгүйгээр мэдээллийг харъя гэвэл тухайн сумн дээр дарж өгснөөр хүрэх чадвараас хамааран дансны кодчлол маань байрцсан байна. За хаан гэсэн дансыг сонгож өгөөд нөгөө талд маань кредит талд маань банкны өглөг үүсэн тийм ээ. За банкны өглөг гэдгийг бид нэр эндээс хайх хэрэгтэй болно. За хэрвээ та дансны кодчлоо өөрөө мэдж байгаа чи ижилсэн нөхцөл гараас банкны өглөг гэсэн дансны кодчлыг бичиж өгч болно. За ингэж бид нэр гүйлгээний утгыг оруулж мөн дансны харьцаа хийж өгснөөр хяналт гэсэн баган дээр шүүлт буюу энэ бол зөв мэдээлэл оруулж өгсөн байна гэснийг танд харуулж байна. За дараагийн гүйлгээ болох 2 сард ингээд 2 сарын 20-оор за банкны дахь зээлээ төлсөн гэж үзье. За банкны дахь зээлээ 30 сая төгрөгөөр төллөө. За банкнаас зээл аваа гэдэг маань гүйлгийн нутаг дээр банкнд зээлээ төлөв. За банкны дахь зээлээ төллөө. За мөн харилцахаараа төлсөн гэж үзье. Бидний өгж байгаа алдаа JK баг нь буюу нөгөө дансны бичлэлтийг алдаа байна. За банкны үйл явдалд буруулан бичээд за нөгөө талд хаан гэсэн дансаа мөн сонгомжч өгөө. Ингэснээр 30 сая төгрөгийн зээл үзээд зээлээр төлөгдсөн гэсэн дас бичигдсэн байна. Ингээд мөн хяналт гэсэн баган дээр шүүлтгэж гарч байна. Энэ мэтчлэн та тухайн журнал дээр 1-ээс 12 сарын гүйлгийг дараалан бичих боломжтой. Ингэснээрээ тухайн файл дээр бүтэн жилийн тайлан баланс гарах боломжтой маа гэдгийг хараарай.